Та бүхний амрыг ирээ. Багштын биеийн жингийн индексийн судалгааг авахар төлөвлөн дараах харгачлалыг хүргэж байна. Биеийн жингийн индексийг тодорхойлох ач холбогдол нь эрүүл мэндэд учирч болох эрсдлийг тооцоох, хэвийн жинтэй болон тархалтай эсхийг тодорхойлоход оршино. Биеийн жингийн индексийг тодорхойлохдоо биеийн жинг биеийн үндрийн квадратад хувааж болно. Жишээ нь та 72 кг жинтэй 178 см-ийн өндөртэй бол өндрийн квадрат нь 316. Биеийн жинг өндрийн квадраттай хуваагаад 22.7 буюу хэвийн жингийн үзүүлэлттэй гарсан байна. Та дараах хүснэгтийн дагуу биеийн жингийн индексээ хэвийн болон хэвийн бус эсхийг тодорхойлж олно. Бүсэлхийн ташаан харьцааг тодорхойлохдоо бүсэлхийн тойргийн хэмжээг ташаан тойргийн хэмжээнд хувааж олно. Жишээ нь таны бэлхүүсний тойргийн хэмжээ 72 см, ташаан тойргийн хэмжээ 96 см бол хуваагаад 0.75 буюу хэвийн үзүүлэлттэй байна. Хэвийн үзүүлэлт нь эрэгтэй 0.95-аас доош, эмэгтэй 0.85-аас доош байна. Өндөр болон жингийн харьцаагаар үздэг. За тухайн хүний жин үзэгтэй аль болох нэмэх хувьцтай леталсэн байх хэрэгтэй. За тэгээ мөн биеийн жин үзэгтэй стандарт хэмжүүн газар баталгаажуулсан жингээр үзэн тухайн тоо отго мөн жингээр байх хэрэгтэй. За тухайн хүмүүс жингээр гарсан тохиолдолд жингийн тоо үзүүлэлт гарч ирнэ. За өндөр хэмжээтэй хүний өсгийн өвзөх хүзүүний тавгаар дасны тавгаар үздэг. Энийг шугам чулуун байх хэрэгтэй. Тухайн нэмэр өндөр 168 см-ийг заасан байна. За багтлаа өмснө. За тэгээд биеийн жинг үзэгтэй болохоор жингийг өндрийн квадратад харьцуулж үздэг. За тэгээд биеийн жинг болохоор хэвийн илүүдэл жинтэй таралтын 1 болон 2 3 дахь зэрэгтэй гэж үздэг. За мөн тухайн хүний биеийн зөв зохистой харьцааг үзэхэд бол бүсгийн тариг болон ташаан таригийн харьцаагаар үздэг. За тухайн хүнийхээ хэмжилтийг хийн. За дагараа авчихна. За бүсэлхийн таргийг үзэхдээ болохоор хүүсийг тэмдэрч үзгээд хүүс нь харин бүсэлхийн таргийг үзэхдээ үзүүний өргөн хэсгээр за хэмжилтийг хийж дуслаа. За тэгээ биеийн зөв зохистой харьцаа болохоор бүсэлхийн ташааны тойрогт харьцуулсан харьцаагаа тухайн хүний биеийн хэмжээг зөв